За сайн байцгаана бүгдээрээ. Өнөөдөр бүгдээрээ Python-гийнхаа 17 дугаар хичээлийг үзье. Өнөөдөр болохоор би маш чухал одоо сэдвийн талаар та бүхэн тайлбарлаж өгнө. Энэ нь болохоор Object Oriented Programming гэдгийн талаар тайлбарлаж өгнө. Object Oriented Programming гэдэг нь одоо монгол хэлээр орчуулах юм бол би одоо өөрийнхөө тайлбарлах юм бол одоо object гэдэг чинь ямар нэгэн эд зүйлсээр эд зүйлсийг төлөөлүүлсэн юм програм бичдэг хэл гэсэн үг. Тэгээд тэгээ ерөнхийдөө би одоо энэ нэг юм диаграм та бүхэнд харуулж байна. Тэгээд энэ дээр нь болохоор ерөнхийдөө Object Oriented Programming гэдгийг ер нь юу вэ гэдгийг ингээд тайлбарласан юм диаграм байгаа. За тэгээд энэний талаар ярихын өмнө би одоо өнөөдрийг сүүлийн 16 дугаар хичээлээ орсноос хойш нэлээд жоо утсан байгаа. Тэ 2-7 хоног орчим болсон байна. Тэгээд яагаад ингэж утсан бэ гэхээр би 2 сарын дундуур нэг шалгалттай байгаа. Тийм учраас тэр шалгалтанд бэлдээд тэгээд одоо видеого хийж чадаагүй байгаа. Тэгээ ерөнхийдөө завгүй болсон үедээ болохоор би жоохон зайтай хичээлээ оруулж байна. Тэгээд ер нь нэгэнт ингээд олон хичээлүүд ингээд орчих юм бол дараа нь тэгээд одоо хичээл үзэж байгаа хүмүүс нь болохоор хүлээгээд байна гэж байхгүй. Нэгэнт орчих юм бол тэгээд аажуугаар нэг видеогоор ингээд оруулаад байна. Тэгээд би 2 сарын дундуур шалгалттай байгаа гэдэг чинь тэр хүртэл дахиад нэгийг бол оруулчихна гэж бодож байна. Тэгээд дахиад 2-ыг бол оруулж чадах гэсэн мэдгүй байна. Тэгээ би мэдээж одоо яг нөгөө ихэвчлэн YouTube-ийн видео хийж байгаа хүмүүс яг ордог цагтай байдаг шүү дээ. Нэг өдөр байдаг. Тэгээд ерөнхийдөө нэг өдөр ингээд төлөвлөлчихсэн байдаг. Тэгээ би болохоор яагаад тэрийг нь хийхгүй байгаа юм бэ гэхлээр миний хувьд болохоор эрүүл мэндэд тийм сайн биш дандаа. Тэгээд би одоо нэг юм ингээд амлчих юм бол тэрийг ч нөгөө хийх гэдэг ингээд сандраад өөр зөндөө хийх юм байгаа бол айгүй их сандарна. Тэгээ айгүй надад өөртөө айгүй их тарамттай байх болно. Тийм учраас би зориуд ямар ч өдөр ингэж тоолж хийхгүй байгаа. Тэгтээ ерөнхийдөө бол аль болох би ямар ч байсан таслахгүй. Тэгтээ завгүй үеэр болохоор жоохон ингэж зайтай видеонууд орж авах болно. Тэгээ би энэ дээл өмсч гэсэн энийг онгойлгочихсан байгаа. Би болохоор нөгөө юм хүзүүтэй юм дургу учраас хүзүүндээ хүргэх дургу учраас энийг ингээ онгойлгочихсан байгаа. За тэгээд бүгдээр хичээл рүүгээ оръё. За тэгээд одоо Object Oriented Programming гэдэг нь болохоор одоо эд зүйлсээр тулгуурласан програм бичих гэж орчуулж болох юм шиг байна те. Тэгж орчуулах юм бол ер нь их буруу биш. Тэгээд тэр нь одоо ямар утгатай вэ гэдгийг нь болохоор бүгдээ өнөөдрийн хичээл дээр ойлгож авна гэсэн үг. За тэгэхээр ерөнхийдөө бол класс Object Oriented Programming гэдэгт нь болохоор одоо нэг бүгдээр дараа нь код дээр бүгдээр харах болно. Тийм учраас одоохондоо бол эхлээд би ингээд жоохон ингээд дүрсээр тайлбарлаад тэгээд дараа нь бүгдээр кодон дээр болохоор илүү ойлгомжтойгоор бүгдээр харцгаах болно. За тэгэхээр ерөнхийдөө класс гэж нэг юм бичдэг байгаа. Тэр нь болохоор бидний үзчихсэн нөгөө функц гэж бичдэгтэй айгуу төстэй. Яг ингээ класс гэл нөгөө function дээр болохоор definition тэгээд нөгөө function-гийнхаа нэрийг өгөөд тэгээд 2 цагтагч тавьж байгаа. Тэгээд дараа нь одоо ингээд function-ийн кодыг бичдэг. Тэрнээ ерөнхийдөө ингээ харахад бол төстэй. Энэ дээр болохоор class гэхэд бол ерөнхийдөө ингээ class гэж бичээд тэгээд артталт нь class-ын нэрийг бичээд тэгээд дотор нь болохоор код бичдэг байгаа. Ерөнхийдөө нэг тиймэрхүү хэлбэртэй харагдана. Тэгээд class гэдэг нь болохоор ерөнхийдөө blueprint гэж байгаа. Англи хэлээр хэрвээ ойлгодог бол ямар нэгэн одоо
нөгөө одоо зураг морг техникийн зураг энэ төр зурдаг хүмүүс байдаг шүү дээ тий. Тэрийг нь болохоор тэд нар болохоор нэг юм цэнгэр цаас хэрэглэдэг шүү дээ. Тэгээд тэр цаасаа хэрэглээд тэгээд тэрэн дээрээ зураг гаргачаад тэгээд дараа нь техникийн одоо одоо байшин барих гэсэн одоо ерөнхийдөө тэр цэнхэр ихэвчлэн цаасан дээр зураг зураад тэгээд дараа нь тэрнийхэн дагуу байшингаа барьдаг ч юм уу тийм хэдэг. Тэгээд тэрийг нь болохоор англи хэлээр blueprint гэж хэлдэг. Тэгээд class гэдэг нь болохоор ерөнхийдөө object oriented programming blueprint гэсэн үг. Тэгээд тэр нь болохоор attributes болон methods гэсэн зүйлүүдийг дотроо агуулдаг. За тэгээ ерөнхийдөө энэ бол ерөнхий айгүй чухал ийм хичээл байгаа учраас бүгдээрээ маш сайн анхаарч сонсороо. Тэгээд ерөнхийдөө энийг ойлгох юм бол ерөнхийдөө object oriented program тэгээ Python-гийн доторх бүтцэнтэй ямар бүтцтэй байдаг гэдгийг ойлгох болно. За тэгээд би хэлээг байна. Одоо object oriented programming яагаад байгаа вэ гэхлээр ерөөсөө энэ нь болохоор ямар нэгэн софтвер бичгэд кодыг болохоор эмх цэгцтэй болгодог. Тэгээд эмх цэгцтэй маш гоё ингэ хэрэглэх боломжтой. Одоо энэ тэнд ингээд янз бүрээр хэрэглэх боломжтой болгодог учраас object oriented одоо гэсэн иймэрхүү хэлбэртэйгээр бүтцтэйгээр код бичээд тэгээ софтвер ямар нэгэн софтвер ч юм уу тэгэж бичдэг байна. Тэгээд тийм учраас ерөнхийдөө одоо Python-гийнхаа ганцхан Python биш, Python-гаас бас бусад өөр хэлнүүд object oriented program зөнтэй байдаг. Тэгээд тэр хэлнүүдийг болохоор ер нь цэгцтэй код бичих боломжийг олгодог гэсэн үг. За тэгэхээр тэгээд одоо миний одоо энэ нэг диаграм нь болохоор ерөнхий object oriented programming төрсөлсөн ийм диаграм байгаа. Энэ нь болохоор зөвхөн Python зориулаагүй гэсэн үг. Тэгээд ерөнхийдөө тэгээд жишээлбэл одоо Python дээр бид нар message passing гэдгийг ингэж хэрэглэдэггүй бахан. Тэгээд encapsulation болон abstraction болохоор Python дээр арай жоохон өөр байдаг. Энэ дээр болохоор тайлбарлагатай simplified model юм уу data hiding, secure code энэ зэрэг биччихсэн байгаа. Энэ нь болохоор ерөнхий одоо object oriented programming код гэсэн үг. Одоо тэгээд Python-тай ойролцоо юмнуудыг нь болохоор бүгдээрээ одоо хичээл дээр үзэн. Одоо Python-тай холбоо одоо Python дээр яаж байдаг талаар тий. Тэгээд ерөнхийдөө би одоо нөгөө классын талаар ярьжсэн шүү дээ тий. Тэгээ класс нь болохоор attributes болон methods гэсэн зүйлүүдтэй байдаг. Тэгээд эдгээр нь болохоор бас юу гэдгийг нь та бүхэн тайлбарлах болно. Тэгээд нэг ийм класс бичгээд тэгээд дараа нь object тодорхойлдог байгаа. Тэгээ энэ нь болохоор object нь болохоор class-ыг ашиглаад англи хэлээр болохоор instantiates гэж хэлж байгаа. Одоо object боيو зүйлүүдийг хийдэг байна. Тэгээд одоо энэ дээр яг зурган дээр ингээд тайлбарласан шигэ машин, робот ийм хөргөн нохой байна. Тэгээд нэг нь болохоор ерөөсөө нэг object гэсэн үг. Нэг машин бол нэг object байгаа. Тэгээд машиныг хийхин тулд класс ямар нэгэн одоо классыг ашиглаад тэгээд яг тэр классыг ашиглаад тэгээд тодорхойлно. Тэр класс нь магадгүй car гэсэн нэртэй, машин гэсэн нэртэй класс байж болно те. Тэгэнгүүт би одоо улаан тэгээд одоо ямар ч тим загвартай тим машин машиныг төрсөлмээр байна гэх юм бол тэр тодорхойлтыг нь одоо ерөнхийдөө хийгээд тэгээд нэг object боيو нэг зүйлийг үүсгдэг байна. Тэгээд одоо жишээлбэл энэ нэг хөхөн өнгөтэй робот байна гэдэг ч юм уу тий. Энэ дээр нь класс дээр нь болохоор ерөнхийдөө робот гэсэн классыг хийчих болно. Тэгээд тэндээс болохоор нэг жишээг нь одоо нэг одоо шинэ чанаруудыг нь тэгээд 10 шингийг нь хийнгүүтээ тэгэнгүүтээ нэг одоо жишээг тодорхойлохоор тэрийг нь болохоор
нэг object гэж хэлж байгаа. Тэгээд object болвол нэг одоо object гэдэг болвол instance гэдэг чинь одоо жишээ гэсэн үг. Тэгээ классын нэг жишээ нь болж байгаа гэсэн үг. Тэгээ энэ классын жишээ болж байгаа нь болохоор object бий болгочлаа гэсэн үг. Тэгээ нохоон дээр жишээлбэл team үйлдвэрийн team өнгөтэй team хэмжээтэй team нохоо байна гэж хэлэх юм бол энэ дээр нохоо гэсэн классингуудтай тэгээд тэр нохоогоо болохоор тэгээд нэр мэрийг нөгөөд тэгээд нэрийг нөгөөд насыг нөгөөд тэгээд үйлдвэрийг нөгөөд тэгээд ингээд тодорхойлох юм бол бид нар нэг object тэр нохоо гэсэн классаасаа хийгээд тавьчлаа гэсэн. За тэгээ ерөнхийдөө object болон class гэсэн ойлголтууд нь болохоор object oriented programming суурь нь. Тэгээд тэрнээс таашаа болохоор inheritance гэдэг нь одоо өв залгамжлах гэсэн англи үг. Тэгээд энэ дээр нь болохоор кодыг одоо дахин ашиглах буюу одоо өргөшүүлэх боломжтой. Тэгээд polymorphism гэдэг нь болохоор ижлэгэн нэртэй мөртлөө өөр зан араншинтай байх. Тэгээд энэнийх нь утгыг нь болохоор дараа нь бүгдээрээ кодон дээр ямар утгатай гэдгийг нь болохоор бүгдээрээ дараа нь үзэх болно. Одоо яг кодон дээр харах болно. Тэгээд abstraction болон encapsulation болохоор одоо data hiding тэгээд secure code simplified modeling гэж тайлбарласан байна шүү дээ. Тэгээд эдгээр нь болохоор юун дээр Python дээр арай жоохон өөр байдаг. Энэ нь болохоор ерөнхий object oriented programming одоо тайлбарласан жишээ учраас эдгээр нь болохоор арай өөрөөр хэрэглэгддэг гэсэн үг. Тэгээ message passing гэдэг нь болохоор ерөнхийдөө одоо цэвэр object oriented хэл боёо small talk гэсэн хэлний small talk гэдэг нэг хэл байгаа. Тэгээд тэрэн дээр болохоор message passing гэж яддаг. Тэр нь болохоор ямар учиртай гэхээр object-ууд болохоор хоорондоо message явуулж ингэж харилцдаг аргыг нь болохоор хэлж байгаа. Тэгээ энэ нь болохоор Python дээр арай жоохон өөр dot calls гэж хэлдэг. Тэгээд тэр нь болохоор Python дээр арай жоохон сул хэлбэрээр байдаг гэж байгаа. Тэгээд object oriented program дээр болохоор ийм message passing гэж хэлдэг байна. За тэгээд object oriented тэгээд ямар хэлнүүд болохоор ерөнхийдөө object oriented programming хэлнүүд байдаг вэ гэхээр одоо энэ дээр байдаг вэ гэхээр маш ерөнхийдөө бүх юм нь болохоор object байдаг. Хэл нь болохоор одоо энэ small talk гэж байна. Тэгээд Ruby болон Objective-C гэсэн хэлнүүд байна. Тэгээд одоо ерөнхийдөө холимог object oriented programming хэлнүүд нь болохоор Python, Java, C#, C++, Kotlin, Swift гэсэн хэлнүүд юм байна. Тэгээд эдгээр нь болохоор одоо object oriented programming, procedural болон functional ideas нь болохоор холилдсон ийм хэлнүүд байт юм байна. Тэгээ object oriented programming inspired буюу тэрэн дээр одоо ерөнхийдөө жоохон төстэй шин чанартай одоо хэлнүүд нь болохоор JavaScript, PHP, Scala, Rust гэсэн хэлнүүд нь байгаа юм байна. Тэгэхээр бүгдээрээ мэдээж байгаа одоо болохоор юу гавцна? Одоо object oriented programming одоо Python-ы жишээг үзнэ. За тэгэхээр ерөнхийдөө classic одоо яаж бичих вэ? Тэгээд object-ыг яаж тодорхойлох вэ гэдэг талаар өнөөдөр үздэг. За тэгэхээр би нөгөө мэдлэгэн Python demo гэсэн фолдер дотор болохоор object oriented programming гэсэн Python файл үүсгэж гисэн байгаа. Тэгээд Python файл болохоор одоо ерөнхийдөө энэ дээр бичээд go to шинэ файл гэдэг тийм энэ дээр шинэ файл гэдэг тэгээд шинэ файл үүсгэчихсэн байгаа. За бүгдээрээ өнөөдөр болохоор ерөнхийдөө class, object, method болон init гэсэн энэ өгнүүдээр төвлөрөх болно. Тэгээ ерөнхийдөө object oriented programming суурь одоо болох class болон object-ийн талаар код бүгдээрээ харцгаая. За классик болохоор
функцтэй төстэй одоо тодорхойлдог байгаа. Тэгээ миний түрүүний хэлснээр болохоор ерөнхийдөө класс нь болохоор blueprint байдаг. Тэгээд ямар нэгэн object-ийн blueprint байдаг гэсэн үг. За жишээлбэл юугаа классын нэрийг бол томоор эхэлдэг. Тэгээд жижигээр эхлэхгүй гэсэн үг. Тэгээд class person гэж эхлээд тэгээ хоёр тодорхойлох цаг аваад тэгээд шинэ мөрнөөс одоо мэдээж хоосон класс тодорхойлж болдог. Одоо дотор нь юу ч хийдэггүй тийм класс гэсэн үг. Тэгэх юм бол бүгдээрээ pass гэсэн энэ юуг авна гэсэн үг. Би өмнө нөгөө нэг хадгалагтай CIG-py гэж хадгалаагүй байна. Тэгээд одоо Python хэлбэрээр хадгалаагүй болохоор өмнө нь болохоор ингээд танихгүй байсан байна. За тэгээд pass гэдэг ингэчих юм бол зөвхөн person гэсэн классыг тодорхойлсон хэрнээ дотор нь ямар ч үйлдэл хийдэггүй юм класс байна. Тэгээд бүгдээрээ одоо энэ хоосон класс ашиглаж бүгдээрээ нэг object гэх юм бол одоо ямар нэгэн хувьсгчийн нэр аваад тэгээд тэрэн дээрээ одоо person гэд хаалтаа нэгэд хаагаад одоо энэ класс учраас ингэж бичнэ гэсэн үг. Тэгээд одоо ерөнхийдөө классын нэрийг бичээд тэгээд person гэд ингэ биччихнэ гэсэн үг. Тэгэнгүүт би одоо нэг object-ийг тодорхойлчлаа гэсэн үг. Нэг instance гэдэг. Тэгээд түрүү англи хэл дээр биччихсэн байсан instantiates одоо классыг хэлээд тодорхойлжоо. Тэгээ классынхаа дараа нэг object хийхтэй болохоор тэр классаа ашиглаад одоо энэ класс person гэсэн классаас p гэсэн instantiate хийсэн гэсэн үг. Одоо тийм хийсэн гэсэн үг. Тэгээд нэг ийм object-тай болчлаа гэсэн үг. Одоохондоо бол яг яагаад класс гэж нэрлсэн blueprint гэж байгаа. Тэгээд дээрэс нь одоо object яг юу вэ гэдгийг одоо эндээс харах арай болоогүй байна. Гэхдээ жоохон хүлээж байгаарай. Удахгүй яг яагаад ийм учиртай байгаа гэдгийг ойлгох болно. За тэгээд одоо ерөнхийдөө нэг дотроо үйлдэл хийдэг класстай болъё. Тэгэх юм бол тэгэхээр класс дотор болохоор ямар нэгэн үйлдэл хийхин тулд функц очдог байгаа. Тэгээ функцийг болохоор бүгдээр 10 дугаар хичээлэл тэрэн дээр үзсэн байгаа. Тэгээ яаж хийдэг гэдэг мэднэ. За тэгээд definition одоо say hi гэдэг функц гэсэн үг. Hi гэдэг функц чинь тэгээд тэрэн дээр нь болохоор ингэн тэгээд энэ одоо эхний параметр нь бол класс дээр болохоор заавал self гэж бичдэг байгаа. Self гэдэг нь болохоор ерөнхийдөө өөрийгөө гэсэн англи үг байгаа шүү дээ, тий. Тэгээд self-ийг бол одоо ерөнхийдөө класс дээр болохоор заавал эхний параметраар ашигладаг байгаа. Тэгээд миний нөгөө AI айгу хүчтэй болохоор ингэж гараад байна. Тэгээ print hello тэгэхээр hello биш hi. Print hi. Тэгээ ерөнхийдөө одоо энэ класс нь болохоор ямар нэгэн үйлдэлтэй тэр үйлдэл нь болохоор би одоо функц гэдэг definition хийсэн тодорхойлчихсан байгаа. Тэгээд тэр функцийн нэр нь болохоор say hi гэсэн нэртэй. Тэгээ аргумент нь болохоор одоо параметр нь болохоор self гэсэн параметр авна. Тэгээ энэ нь болохоор класс дээр бол заавал бичих ёстой ихний параметр байдаг. Тэгээд үйлдэл нь одоо тэр функцийн үйлдэл нь юу гэдэг гэхээр hi гэдгийг принтлдэг гэсэн үг. За тэгээ өмнө нь болохоор бүгдээрээ хоосон функц ахт нь болохоор хоосон класс ахт нь болохоор бүгдээрээ person гэдэг ингээд нэг instantiation хийчихсэн байгаа. Тэгээд одоо болохоор бүгдээрээ одоо энэ класс ашиглаад үйлдэл хийдэг болъё. Тэгэх юм бол p zig say hi гэдэг функцийг нь аваад тэгээд үйлдэлээд гэсэн үг. Тэгсэн чинь hi гэд бидэрт одоо энэ үйлдэлийг хийгээд өглөө тий p zig say hi. Тэгээд одоо энэ тохиолдолд болохоор say hi нь класс дотор бичсэн definition функц байгаа. Тэгээд энэ функц нь болохоор энэ тохиолдолд метод
гэсэн нэртэй болдог. Тэгээд ерөнхийдөө person гэсэн классын say hi гэсэн методыг би одоо хэрэглэж байна гэсэн үг. Функц бичгээд болохоор энэ одоо функц дотор параметр биччихсэн. Тэгээд тэр параметрыг нь болохоор хэрвээ тодорхойлсон бол энэ дээр заавал параметр өгөх ёстой гэж өмнөх хичээл дээр одоо функцийг үзэхэд болохоор үзсэн байгаа. Тэгээд одоо энэ тохиолдолд энэ класс гэсэн тохиолдолд тэгээ self параметрт болохоор бүгдээрээ энэ дээр дахиж ямар нэгэн параметр дуудахгүй гэсэн үг. Энэ нь болохоор класс дээр юм байдаг. Тэгээд ерөөсөө энэ self гэсэн параметрыг нь дууддаг. Тэгээд нэмэлт параметрууд байх юм бол энэний араас нь ингээд бичээд нэмэлт параметруудаа бичин. Тэрийг нь болохоор жоохон байж хаад үзсэн. За тэгээд эхлээд зөвхөн self гэсэн параметрыг үзлээ. Тэгээ хэрвээ та нэр self-ыг нь одоо энэ дээр бичихгүй одоо классыг ингээд тодорхойлж штэ. Тэгэх юм бол одоо энэ юу ч юм болохоор pattern ч болохоор өөрөө алдаа заана. Тэгээд нэг аргумент байх хэвээр. Тэгээд тэр аргумент болохоор бичиг байна гэж ингээд алдаа заана. Тийм учраас энэ нь болохоор заавал бичдэг юм. Тэгээ ерөнхийдөө Python болохоор энэ self гэдгийг болохоор бид нар одоо бичээд авах шаардлагагүйгээр автоматар одоо self-ийг авдаг гэсэн үг. Тэгээ self нь болохоор юугаа зааж байгаа юм гэхээр одоо instance p гэсэн одоо object руугаа эргүүлээд зааж байгаа гэсэн үг. Тэгээ энэ дээр ерөнхийдөө жоохон толгой ирмээр байгаа. Гэхдээ төвчээртэй дуустал нь үзээрэй. Тэгээ ерөнхийдөө бол том зургаар бол нэлээд тодорхой болно. Одоо хичээлийн төгсгөлд нэлээд тодорхой болох болно. За тэгээд одоо болохоор бүгдээрээ метод одоо классын дотор болохоор методыг яаж хийдэг гэдгийг үзлээ. Тэгээд нөгөөх нь болохоор attribute хийх гэж байгаа. Тэгээд тэрийг нь болохоор яаж хийдэг гэхээр бас л нэг функц одоо тодорхойлно. За тэгээд энэ дотор болохоор бүгдээрээ одоо өөр нэг одоо функц тодорхойлно. Тэр нь болохоор заавал init гэж бичдэг байгаа. За тэгээд тэрийг нь болохоор заавал 2 доогуур зураас init тэгээ 2 доогуур зураас ингэж бичдэг байгаа. Тэгээд энэ нь болохоор ерөнхийдөө object-ийн одоо шин чанарыг нь тодорхойлдог гэсэн үг. Тэгээд тэрийг нь болохоор яаж хийх вэ гэхээр энэ дээр ч гэсэн одоо шин чанарыг нь тодорхойлох ч гэсэн self-ийг бас заавал хэрэгэлдэг. Тэгээд миний түрүүний хэлснээр self нь болохоор object руугээ эргүүлж одоо object руугаа ингэж эргүүлж заадаг гэсэн үг. Тэгээ энэ дээр бүгдээрээ одоо нэмэлт юу яа одоо person гэсэн юу учраас класс учраас name одоо тэр хүнийхээ нэрийг нь тодорхойлдог team attribute энэ метод гэж хэлээд байсан шүү дээ. Энэ метод нь болохоор одоо энэ дээр бас биччихсэн байна. Энэ метод нь болохоор үйлдэл хийдэг. Одоо hi гэ бид нар энэ дээр болохоор hi гэж байгаа мэдлдэг. Энэ дээр болохоор шин чанарыг нь бичдэг. Тэгээд одоо хүний ямар нэгэн шин чанар нь байлаа гэж бодоход нэр нь байж болно те. Хүн болгон өөр ингэсэн нэртэй. Тэгээ нэр нь байж болно. Тэгээд тэр одоо шин чанарыг нь яаж тодорхойлдог вэ гэхлээр self name гэж энэ дээр одоо параметр авсан шүү дээ. Тэгээд тэрийг name гэд тэгээд name байна гэсэн үг. Тэгээд тэнцүү name гэж бичдэг гэсэн үг. За тэгээд нэг нэгээр нь тодорхойлж байгаа учраас энийг болохоор төртэй арилгачаа. Тэгээ бүгдээрээ одоо энийг төртэй арилгачаа. Тэгээд нэг нэгээр нь тайлбарлаж байгаа дараа нь хоёуланг нь харуулъя. За тэгээд self name гэчлээ. Тэгээд person гэсэн одоо class define хийсэн байгаа. Тэгээд би одоо энэ нь болохоор хэвээр байна. P гэдэг нь болохоор person гэсэн instance болж байгаа. Тэгээд P say hi гэсэн юуг болохоор би устгачихсан. Тийм болохоор ингээд тавина гэсэн үг. Тэгтээ энэ дээр нэг алдаа байна. Одоо жишээлбэл self-ийг болохоор бүгдээрээ одоо энэ дээр параметраар өгөх ёсгүй. Харин нэрийг нь болохоор өгнө. Энэ дээр болохоор бид нар ерөнхийдөө нэр гэдэг ингээ параметр өгчихсэн байгаа. Тэрнээс биш энэ дээр ягаад тэнцүү гэдэг name байх хэрэгтэй. Одоо self name нь болохоор name байх хэрэгтэй байхгүй юу? Энэ дээр тэгээ John гэж байхгүй байгаа. Одоо жишээлбэл Анар те миний нэр. Анар. Тэгээ person гэсэн юу нь болохоор заавал энэ нөгөө нэг параметр аавна. Яагаад тэгэхээр бүгдээр энэ дээр нэг параметрын
өгчихсэн байгаа учраас self-ийг бол өгөх шаардлагагүй. Self нь болохоор object-оо өөрөө object руугаа зааж байгаа гэсэн үг. Одоо энэ бид нар энэ хийсэн p гэсэн instance буюу одоо p гэсэн instance нь болохоор class-ын нэг instance байгаа. Харин өөрөө болохоор нэг object үүсгэж байгаа гэсэн үг. Одоо instance гэхээр бүгдээрээ нэг одоо классын нэг жишээ гэж ойлгож болно. Тэгээд энэ хоёр болохоор арай жоохон өөр утгатай хоёр үг байгаа. Нэг нь болохоор класс болохоор ерөнхий нэг юм person гэсэн класс тодорхойлчихсан байгаа. Тэгээд тэндээс нэг object үүсгэхтэй болохоор бүгдээрээ нэг л чанарыг тодорхойлж өгч байгаа учраас тэр нь нэг тэр одоо person гэсэн классын instance нь нэг ширхэг instance нь болж байна гэсэн үг. Тэгээд тэрийг нь болохоор англи хэлээр үйл үг нь болохоор instantiate гэж нэрлэдэг байгаа. За тэгээ бүгдээрээ бас дээр нь юу яа? Ганцхан одоо нэр биш age гэж өгье. Тэгээд энэ дээр одоо энэ параметр нь болохоор бас миний юу аяга хатаа шиг байна. Хэмэл оюухан тэ age get тэгээд age гэж бас үг. За ингэж ерөнхийдөө шин чанарыг ингэж init-ийн тусламжтайгаар тодорхойлдог байгаа. Одоо бүгдээр ингээ хоёр параметр тодорхойлчихсан байгаа бол энэ дээр бас ганцхан параметр биш хоёр параметр өгөхтэй байгаа. Тэгхийн бол зөв болно гэсэн үг. Тэгээ бүгдээр одоо ерөнхийдөө name дээр болохоор анар гэсэн одоо нэг миний нас 20 нас биш. Тэгтээ зүгээр л 20 нас гэж тавьчлаа. Тэгээд насан дээр нь болохоор ямар нэгэн жишээ авч जैन те. Одоо тэр хүннийх нь шин чанарыг нээж जैन. Тэгээ 20 тэгээд анар гэсэн нэртэй хүн гингүүд энэ нь болохоор person гэсэн классын нэг instance нь болж байгаа. Тэгээд энүүгээр болохоор бүгдээрээ нэг object хийчихлээ гэсэн. За тэгээд одоо болохоор бүгдээрээ юу яа? Нөгөө say hi гэдэг hi гэдэг ийм функц бичлээ гэсэн үг. Тэгэнгүүт бүгдээрээ p гэд тэгээд ингэж тодорхойлоод тэгээд одоо p гэсэн object аваад тэгээ say hello гэсэн say hi гэж төрүүлчихсэн шүү дээ. Say hi гэсэн функцээ бүгдээрээ энэ дээр бичиж байгаа гэсэн үг. Say hi. Тэгэнгүүт энэ одоо метод нь болохоор энийг одоо энэ класс дотор болохоор бүгдээрээ нэг функц одоо эдгээр нь болохоор бүгдээрээ функцуд байгаа. Тэгээд энийг нь болохоор энэ классын функцуд гэж нэрлэхгүй одоо классын гадна болохоор бүгдээрээ энэ үйлдэлүүд нь болохоор бүгдээрээ нэг нэртэй байгаа тий. P-ийг эхлээд тодорхойлцоод object-а тодорхойлцоод тэгчээд доторх функц үйлдэл хийдэг функцийг энэ дээр хэвээр дуутах юм бол say hi гэд тэгээ хаалтаа нэгээд хаагаад тэгээд энэ нь болохоор нэг метод p гэсэн классын одоо person гэсэн классын нэг методыг дуудаж байгаа гэсэн үг. Тэгээ бүгдээрээ явуулаад үзэх юм бол дахиад hi гэдэг бид нартай бүгдээрээ юу принтлээд өглөө гэсэн үг. За тэгээд өмнө нь болохоор би энэ параметруудыг тодорхойлоод name бол age гэж өгсөн байгаа. Тэгээд би энэ object-ийн одоо instance-ыг object-ыг хийхдээ бол параметр хэрвээ ингээд буруу өгсөн байсан бол дутуу өгсөн байсан бол энэ нь ерөөхдөө алдаа заана гэсэн үг. Тий, одоо ерөөхдөө type error гэж байна. Тэгээд init one missing one required positional argument age гэсэн тэр argument нь дутж байна гэд бид нар алдаа зааж байна гэсэн үг. Тэгэхээр хэрвээ энэ дээр хоёр параметр тодорхойлсон бол энэ self-ээс гадна яг тэрийг энэ дээр бичдэг байх хэрэгтэй. Тэгээ одоо бүгдээрээ ингэж болно. Одоо класс дотроо шин чанаруудыг энэ дээр ингээд init-тэй тодорхойлчихсан байгаа. Тэгээд энэ параметруудыг одоо бид нар ашигламаар боллоо гэж бодоход үйлдэлээрээ очоод тэгээд одоо энэ параметруудыг ашиглах боломжтой. Тэгээд тэр параметруудыг болохоор яаж ашигладаг вэ гэхээр self-ийг ашиглаад одоо энэ дээр self гэж бичсэн шүү дээ. Тэр нь заавал бичих ёстой. Тэгээ self болон цэг name гэж бичнэ. Тэгээд энэ дээр name болон age гэсэн аргументыг энэ одоо
параметруудыг би энэ дээр ингэж жишээ олгож өгсөн байгаа. Тэр утгууд нь болохоор энд орно гэсэн үг. Тэгээ би нөгөө анх та нарт одоо текстийн талаар одоо type мэдээллийн хэлбэр гэж зааж өгч байхад болохоор нэмэх хийх юм бол стрингүүдийг яаж холбодог вэ гэж зааж өгчсэн. Тэгээ хэрвээ та нарт тэрийг санаж байгаа бол self name бол ямар нэг string хэлбэртэй юм байна. Тэгээ стрингийг хооронд нь нэмэх үйлдэл хийх юм бол тэр нь тэр стрингүүд нь хоорондоо зүгээр холбогддог байгаа. Энэ дээр хэрвээ энэ нэмэх стрингүүдийн хооронд зүгээр тоо байсан бол стринг хэлбэртэй биш тоо байсан бол тэр тоонууд нь болохоор arithmetic нэмэгддэг гэсэн үг. Тэгээ энэ тохиолдолд бол зүгээр хоорондоо холбогдно гэсэн үг стрингүүд нь. Тэгээд миний нэр бол Анар. Тэгээд би болохоор тэдэн настай гэж хэлж байна. Тэгээд нас нь болохоор тоо хэлбэртэй байгаа. Integer хэлбэртэй байгаа. Тэгээд тэр integer-ыг нь болохоор string заавал болох хэвээр. Би нөгөө хэлбэрүүдийг нөгөө хэлбэр рүү хувиргахад яадаг вэ гэж бас хитгээрчлээ хичээл дээр ихэнх хэсгийнхаа хичээл дээр зааж өгсөн байгаа. Өөр хэлбэрийн датануудыг одоо жишээлбэл integer болон string хэлбэртэй датануудыг хооронд нь холбоо нэмэх боломжгүй учраас энийг string хэлбэртэй хувиргах хэрэгтэй. Яг тэгэхээр энд болохоор integer хэлбэртэй би дата утгаа өгчихсэн байгаа. За тэгэхээр одоо миний say hi гэсэн метод нь болохоор юу гэдэг гэхлээр энэ одоо өгсөн параметруудыг ашиглаад миний нэр бол тэр байна. Тэгээ би болохоор тэдэн настай гэж хэлэх байна. За бүгдээр харцгаая. Тэгэх юм бол my name is Anar and I'm 20 years old. За тэгээд нэг ойлгомжтой бөгөөд тэгээд дурдах хэрэгтэй юм нь болохоор ерөнхийдөө мэдээллийн хэлбэр өгөгдлийнхэн дараалал нь бас чухал байгаа тий. Жишээлбэл name болон age гэж байгаа. Тэгэхээр одоо би эхлээд 20-ыг өгөө тэгээд дараа нь Анар гэд нэрийг нь өгчөж болохгүй гэсэн үг. Ерөнхийдөө эхлээд одоо name байгаа учраас эхлээд миний нэр байх ёстой. За тэгээд өнөөдөр болохоор бүгдээрээ энэ дээр болохоор маш амархан ийм классын хэлбэрийг мэдээж ерөнхийдөө ерөнхий бүтцийг нь үзэхэд бол ингэж яаж байгаа. Тэгээд мэдээж энэ үйлдэл дээр бол айгүй олон юм байна тий. За тэгээд энэний утга нь одоо яаж одоо жинхэнэ амьдрал дээр одоо кодн дээр хэрэгэлдэг вэ гэдгийг нь утгагүй тайлбарлах болно. За тэгээд ерөнхийдөө одоо энэ нөгөө метод дээр болохоор бүгдээрээ методыг дуудахад болохоор энэ хэлбэртэйгээр ингэж дуудсан байгаа. Харин init гэдгийг бол бүгдээрээ зүгээр ингэ орхидог байгаа. Энэ бол ерөнхийдөө тухайн обжектыг тодорхойлсон параметруудыг ингэж хадгалдаг учраас хадгалдаг юм функц маягийн учраас энийг болохоор бүгдээрээ init-ийг бол ерөөсөө энэ дээр ингэж дууддаг гэсэн үг. Одоо say hi гэж байгаа юм шиг. Энэ болохоор ерөнхийдөө автоматар энэ класс дээр ингэж тодорхойлдог байна. Тэгээ одоо би зөвхөн энэ параметруудыг өгөхөд л бол энэ функцийг болохоор шууд дууддаг гэсэн үг. За тэгээ ерөнхийдөө бол одоо энэ класстай холбоотой маш их янз бүрийн шинж чанарууд байгаа. Тэдгээр нь болохоор аажуудаа ерөнхийдөө хэрэглээний явцад нэмж сурах юм байгаа. Би болохоор юу тайлбарлаж байгаа гэхээр ерөнхий бүтцийг нь тайлбарлаж байгаа. Тэгээ юу вэ гэдгийг нь эхний ээлжинд хамгийн амархнаар тайлбарлаж өгч байгаа тийм. Тэгээ тэн дундаас болохоор ерөнхийдөө бас нэг юм нэмж хэлэх юм бол одоо юу ячиж болдог аа. Одоо түрүүн та нар нөгөө ийм л юу н Copilot нь ажиллаж хаад энэ дээр нөгөө нэг ингэж утга зааж өгöd байсан шүү дээ тийм. Ямар нэг утга зааж өгöd байсан. Тэгээд ингэж suggestion хийгээд байсан. Тэгээд тэр нь ямар учиртай юм гэхэлэр тэгээ ерөнхийдөө одоо жишээлбэл энэ тохиолдолд хэрвээ анханасаа ингээ анхны утгыг нь өгчихсэн байх юм бол энэ тохиолдолд бол одоо би одоо энэ обжектыг тодорхойллоо гэж бодоход заавал одоо насыг нь өгөх шаардлагагүй байдаг. Тэгэх юм бол хэрвээ насыг нь би энэ дээр ингээ өгөхгүй байлаа гэж бодоход энэ яана гэхэлэр миний одоо насыг болохоор 0-оор аваад цаашдаа явчихна гэсэн үг. Тэгээд энэ дээр тодорхойлох шаардлагагүй автоматар аваад явчихна гэсэн үг. Хэрвээ би энэ дээр тодорхойлох юм бол энэ нас гэсэн 0-ыг болохоор солиод 20-оор тодорхойлж тавина гэсэн үг. Тийм байдаг. Тэгээд ерөнхийдөө олон юм параметртай функц бол зарим параметр нь бол анханасаа тодорхойлчихсан байгаа. Ерөнхийдөө бүх төрлийн үүрэгтэй тийм функцүүд байдаг учраас бид нар одоо хэрэгэлдэг учраас тэдгээр нь болохоор анханасаа
хэрэггүй шаардлагагүй нь болохоор бүгдээр ингээд анханасаа тодорхойлчихсан байдаг. Тэгээ хэрвээ тэрийг нь өөрчлөе одоо гэх юм бол өөртөө тэр параметрыг гаргаж ирээд тэгээд тавьдаг байгаа. За тэгээд энэ тохиолдолд болохоор би нэг ийм object тодорхойлсон байгаа. Мэдээж би хоёр дахь object-ыг тодорхойлж болно. P2 гэд person гэд тэгэнгүүтээ тэр нь болохоор одоо өөр нэртэй те Bob гэсэн нэртэй ийм хоёр дахь object-ыг би мэдээж тодорхойлж болно. Тэгээд I'm instantiating P2 гэсэн instance-ыг тодорхойлж байна гэсэн үг. Тэгээд энэ нь болохоор object болж хувирж байгаа. Тэгээ ерөнхийдөө анханасаа ингэж тодорхойлсон параметрууд бол тэр анханасаа тодорхойлоогүй одоо заавал өгөх ёстой параметрын дараа нь бичдэг байгаа. Эхлээд бичихгүй. Одоо жишээлбэл age тэнцүү тэг гэдэг нь болохоор name-ийн өмнө бичихгүй гэсэн үг. Анханасаа ингэж тодорхойлохдоо. Энэ дандаа артлаас нь орж ирнэ гэсэн үг. За тэгээд нэг юм юу яасан байна? Одоо бүгдээр энэ age гэсэн аргументыг одоо параметрыг үгийг ашигласан байгаа шүү дээ тий. Тэгээ би энэ дээр болохоор буруу иччихсэн байна. Энэ юу байна? Энэ дээр болохоор age гэж би бичнэ. Тэгэнгүүтээ age тэнцүү 20 гэн. Тэгэх юм бол энд age тэнцүү 0 гэснийг болохоор орлуулад тавина гэсэн үг. Одоо энэ параметр нь биш энэ методод дуудаж байна. Тэгээд энэ нь болохоор my name is Anar. I'm 20 years old. Тэгээ хэрвээ би нэг бичих байсан бол би 0 настай гэж бичнэ. Тий, би 0 настай гэж бичсэн байна. За тэгээд бүгдээрээ өнөөдөр болохоор ерөнхийдөө хангалттай үзлээ гэж бодож байна. Тэгээд дараагийн хичээл дээр болохоор бүгдээрээ за library дотор болохоор object oriented programming яаж хэрэглэгдэх талаар бүгдээрээ үзэх болно. За тэгээд 18 дахь хичээл дээр уулзлаа. Бүгдээрээ түр баярлалаа.